За бүгд найрамдах Хятад ард улсын ерөнхийлөгч Ши Жинпин яг энэ цаг мөчид бол Умард Солонгос улсад өөрийнх нь 2 хоногийн хугацаатай айлчлалаа бол аль биесээр эхлүүлээд байна. За энэ айлчлал нь Ши Жинпиний хувьд өнгөрсөн 7 жилийн хугацаанд тус улсад хийж буй бараг анхны айлчлал гэж хэлж болно. За Ши Жинпиний Пекинд хөт тавьсан мөч бол зүгээр нэг олон улсын байдаг нэг тийм дипломат уулзалт бус харин за дэлхийн бодлогын хөзрийн тоглоомыг бол шинээр ингэж эхлүүлж байгаа түүхэн үйл хэрэг гэж нэг талаасаа харах нь зөв юм аа. Найрамдлын гэрээний 65 жилийн ойг далимдуулан хийж буй энэхүү айлчлал нь нэг талаас Америкийн нэгдсэн улсын дэлхийд жанжлах бодлогыг сөрөх Хятадын стратегийн хариу цогцолт болж байгаа бол нөгөө талаас Оросын холбооны улс болон Умард Солонгос хоёр улс нь хоорондоо хит ойртож байгаад санаа зовж Бээжингийн нөлөөг Умард Солонгост улам бүр нэмэгдүүлэх гэсэн геополитикийн алхам гэж хоёр гол үнцэг харагдаж байна. Гэхдээ бид бүхэн өнөөдөр дэлхийд дахина үүсэд буй нөхцөл байдлыг маш сайн харж байна. Пекианы зэвсэгт хүчин, Бээжингийн эдийн засгийн нөлөө, Москвагийн улс төрийн дэмжлэгүүд нэгэн шугам дээр огтлогдсон энэ мөчид зүүн хойд Азийн аюулгүй байдал урьд өмнө байгаагүйгээр хурцдаж дэлхийн геополитик ардчилсан холбоотнууд болон авторитар эвсэл гэсэн хоёр туйл руу эргэлт буцалтгүй хуваагдаж байна. Тэгэхээр өнөөдрийн дугаараар энэхүү айлчлалын цаана ямар нууц хэвлэлцээрүүд өрнөж энэ нь Монгол улсын 3 дахь хөршийн бодлогод мөн ямар томоохон сорилтуудыг авчрах талаар түнчлэн эдгээр их гүрнүүдийн түүхэн харилцаа болон өнөөгийн нөхцөл байдал цаашдын төлөвийг таамаглан ярих болно. Тэгэхээр манай өнөөдрийн дугаарын хамтран ажиллагч байгууллагаар BGM Asset Management хөрөнгө оруулалтын компани хамтран ажиллаж байна. BGM нь бондын болон үйл хөдлөлийн зах зээл дэх гол тоглогчдын нэг бөгөөд өөрийн болон харилцагчдынхаа нийт 60 орчим тэрбум төгрөгийг үр ашигтай удирдах байгаа мэрэгжлийн хамт олон юм а. Тэгэхээр бүх зүйлийг маш ойлгомжтой ярихын тулд үг түүхээс нь ихвч мэдээж хэрэг ярих ёстой. За Хятад улс болон Умард Солонгосын харилцааг түүхэн харилцааг судалснаар бол өнөөдөр үүсэд буй маш олон нөхцөл байдал за тэдгээр улсуудын гаргаж буй бүхий л гол шийдвэрүүдийг ойлгоход бол тун хялбар болох нь бол мэдээж. За энэ хоёр улсын харилцаа нь мэдээж хэрэг ердийн нэг хөрш улсуудын хоорондын харилцаан дээр бол тогтдоггүй. Харин энэ хоёр улсын харилцаа нь 1950-ад оны Солонгосын хойгийн дайны тэр галан дундаас бүрэлдэж тогтсон маш тийм зузаан гам бат тийм бүхэл цусан хэлхээгээр холбогдсон ийм харилцаа гэж ойлгох нь бол маш зөв. 1950 онд Хятадын ардын сайн дурын айрам Умард Солонгосын талд орж Америкийн нэгдсэн улс тэргүүтээ нэгдсэн үндэсний байгууллагын хүчний эсрэг мөр зэрэгцэн тулалдсан нь тус хоёр улсын хооронд хизээч арилшгүй улс төрийн гүн гүнзгий итгэлцлийг бий болгосон түүхтэй. Солонгосын дайнд олон зуун мянган хятад цэргүүд Солонгосын хойгт амь насаа алдсан нь Умард Солонгосын тусгаар тогтнол тус улсын тогтвортой байдал нь Бээжингийн ашиг сонирхолд хэр хэмжээний чухал ач холбогдолтой болохыг шууд харуулдаг. Хоёр орны дээрх үйл явдлаас ихтэй итгэлцлийг 1961 онд байгуулсан найрамдал хамтын ажиллагаа харилцан туслалцах тухай гэрээ нь аль бие усны эрх зүйн баталгаа болгон бэхжүүлж өнөөдрийг хүртэл 65 жилийн турш хоёр улсыг холбосон эрх зүйн гүүр болсоор байна. Хэдийгээр Хятад улс 1980-ад оноос эхлэн эдийн засгийн хувьд нефттэй зах зээлийн тогтолцоонд шилжиж, Умард Солонгос харин хаалттай цэрэгжсэн социалист дэглэмээ хадгалсаар ирсэн ч тэднийг нэгтгэдэг гол хүчин зүйл нь коммунист намын эрх мэдлийг дээдлэх үндсэн үзэл санаа буюу идеологид оршдог. Энэхүү үзэл сурталын нэгдмэл үнэт зүйл нь тэднийг хамтдаа барууны ардчилсан орнууд болон либерал дэг журмын эсрэг сүрэн зогсох тал дээр стратегийн хамтрагчид болгон хувиргасан. 2019 оноос хойш 7 жил гаруй тасраад байсан энэ хоёр улсын өндөр дээд түвшний уулзалтын хөшиг энэхүү 2026 оны 6 дугаар сард Ши Жинпиний Пекинд хийж буй айлчлалаар аль бие усаар нэгдэж байна. Энэ айлчлал нь зүгээр нэг түүхэн ойг тэмдэглэх үйл явдал бус. Харин өөрчлөгдөж буй дэлхийн нөхцөл байдалд нийцүүлэн идеологийн гүүрээ дахин зузаатгаж улс төрийн нэгдмэл байдлаа дэлхий дахинд зарлан тунхаглаж буй стратегийн чухал алхам гэж харагдаж байна. Ши Жинпин Пекинд хөл тавьснаар хоёр улсын удирдлагууд манай хоёр улс эртнээсээ үзэл санаа нэгтэй мөн дайснууд ижилттэй улсууд бөгөөд олон улсын дарамт шахалтын өөдөөс хамтдаа сүрэн зогсох болно хэмээх ойлголтыг дэлхийд дахинд өгж байна.
Ингэснээр тэд 20 дугаар зууны цусаар будагдсан түүхэн өвийг өнөөгийн геополитикийн хэрэгцээнд нийцүүлэн шинжилэн найруулж өөрсдийн нөлөөг бүс нутагт бэхжүүлэхийг зорж байгаа юм а. Тэгэхээр бүгд найрамдах Хятад ард улсын ерөнхийлөгч Ши Жинпиний Пхеньянд хийж буй одоо энэхүү айлчлалтнууд зөвхөн энэ хоёр орны тэр хоорондын ив найрамдлын тухай ярианы сэдв бол биш, харин бүхэл бүтэн энэтхэг номхон далайн бүс нутагт Америк нэгдсэн улсын нөлөөг бол сүрэн зогсох тэр Хятад улсын өргөн хүрээний стратегийн одоо нэгэн томоохон хэсгэ гэж бол харах нь маш зөв. За сүүлийн жилүүдэд бол Америк нэгдсэн улс нь Япон, Өмнөд Солонгос, Филиппин, за мөн Австрали зэрэг орнуудтай бол хамтарч Хятад улсыг бол одоо тойрон бүслэх тийм цэргийн болон эдийн засгийн холбоог бол маш эрчимтэй бол явуулж байгаа. За тэгвэл одоо Америк нэгдсэн улсын зүгээс хийж буй энэхүү алхам төлөвлөгөөнүүд Бээжингийн эрх баригчдын хувьд стратегийн одоо маш том түгшүүр зарлах ийм нөхцөл байдалд бол хүргэсэн. Хятадын хувьд Умар Солонгос нь зүгээр нэг хөрш шуран бус, харин Америк нэгдсэн улсын цэргийн хүчин болон түүний холбоотнуудыг Хятадын хилээс хол байлгадаг стратегийн буфер бүсийн үүргийг гүйцэтгэдэг. Хэрв Умар Солонгос тогтворгүй болж эсвэл Америк нэгдсэн улсын нөлөөнд орох юм бол Хятадын зүүн хойд хэл шууд аюулт өртөн хэмээн Бээжингийн эрх баригчид тооцоолдог. Тиймээс Ши Жинпин Пхеньянд айлчилж Ким Жон Унтай гар барих нь Солонгосын хойгдох геополитикийн тоглоомын дүрм одоо ч гэсэн Хятадын оролцоогүйгээр шийдэгдэх боломжгүй гэдгийг Вашингтонд сануулчихгүй хэрэг юм. Умар Солонгосын тогтвортой байдлын асуудал нь Тайваны асуудалтай ч шууд холбоотой. Хэрв Америк нэгдсэн улс бүс нутагт хүчээр төвлөрүүлж Хятадыг хязгаарлах гэвэл Хятад улс Умар Солонгос дахь нөлөөгөө ашиглаж Америк нэгдсэн улс болон түүний холбоотнуудыг Солонгосын хойгт гацаах эсвэл сатааруулах чадвартай байх ёстой. Иймээс Умар Солонгосыг Хятадууд өөрийн нөлөөний хүрээнд байлгах нь Хятадын хувьд дэлхийн их гүрэн болох замд нь саад болох гэсэн Америк нэгдсэн улсын оролдлогыг сааруулах чухал хөшүүрэг болж байна. Энэхүү геополитикийн өрсөлдөөн нь Солонгосын хойгийг зүгээр нэг бүс нутгийн мөргөлдөөний цэг бус, харин Америк болон Хятадын хоорондох дэлхийн хэмжээний хүчний тэнцвэрийн гол туршилтын талбар болгодог. Ши Жинпиний энэхүү айлчлал нь Америк нэгдсэн улсын Хятадыг хүрээлж буй бүслэлтийг сэтлэх, өөрийн бүс нутгийн ноёрхлон баталгаажуулах гэсэн Бээжингийн идэвхтэй геополитикийн нүүдэл гэж харах нь хамгийн зөв юм а. Түүнчлэн өөр нэг маш чухал гэвэл одоо бүгд найрамдах Хятад ард улсын ерөнхийлөгч дарга Ши Жинпиний энэхүү Пхеньянд хийж байгаа айлчлал нь бол за дэлхийн нийтийн тэр улс төрийн тоглоомын дүрмийг өөрчилж босгож шинэ хүчний төвүүдийн нэгдэл буюу бүгд найрамдах Хятад ард улс, Оросын холбооны улс, Умар Солонгос буюу бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улс гэсэн энэхүү стратегийн гурвалжинг бол дахин дэлхийн нийтийн анхаарлын төвд одоо оруулж байна гэж нэг талаар бол харагдаж байна. За энэхүү гурвалсан харилцаа нь бол одоо 20 дугаар зууны тэр уламжлалт хүйтэн дайны үеийн эвслээс илүүтэйгээр өнөөгийн дэлхийг бол өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн өөрсдөө тэгж хувааж авч өөрсдөө Америк нэгдсэн улсын оронд жанжлах гэсэн тэр хүчирхэг бөгөөд маш аюултай эрх ашигын нэгдэл болон хувирч болцсошгүй харагдаад байгаа юм а. Энэхүү холбоонд Оросын холбооны улсын оруулж буй хувь нэмэр нь Бээжингийн эрх баригчдын хувьд нэг талаараа маш таатай боловч нөгөө талаараа туйлын түгшүүртэй нөхцөл байдлыг үүсгэж байна. Орос улс Украинтай хийж буй дайны улмаас олон улсын тавцанд тусгаарлагдаж Умар Солонгосын цэргийн дэглэм сум хэрэгслийн хангамжнаас тодорхой хэмжээнд хамааралтай болсон нь Умар Солонгос улсыг өмнөхөөсөө илүүтэй бие даасан эрх мэдэлтэй чухал тоглогч болгож хувиргаж байна. Гэтэл Хятад улс нь Умар Солонгосыг өөрийн нөлөөнд ор хатуу хяналтанд байлгахыг хүсдэг. Гэвч Орос улс Умардын цэрэг зэвсгийн тусламжийг авахын тулд Умар Солонгос зөрүүлээд технологийн болон шинжлэх ухааны дэмжлэг үзүүлэх болсон нь Хятад дахь Умар Солонгосын үнэмлэхгүй давуу байдалд маш том саад учруулж байгаа юм а. Ши Жинпиний айлчлалын гол зорилгоудын нэг нь Умар Солонгос дахь Бээжингийн дамгаалах байр суурийг Оросын нөлөөнөөс хамгаалах явдалд оршиж байгаа гэд шууд хэлчихэд буруудах зүйлгүй. Хятад улс бүс нутаг дахь тогтворгүй байдлыг хэд хурцдахыг хүсэхгүй байгаа бол Орос улс нь Америк нэгдсэн улсыг сатааруулахын тулд Солонгосын хойгт шинэ гал асаах сонирхолтой байгаа нь хоёр улсын хоорондох давт санал зөрөлдөөнийг харуулж байна. Тиймээс Ши Жинпин Пхеньянд очихдоо зөвхөн Ким Жон Ун руу биш, харин Кремль рүү ч гэсэн энэ бүс нутаг дахь томоохон шийдвэрүүд нь зайлшгүй бидний оролцоотойгоор л гарах болно гэсэн маш тодорхой агуулгыг давхар тээж байна.
Хэдийгээр энэ гурван улсын эв санааны нэгдэл нь Америк нэгдсэн улсын тэргүүлсэн либерал дэг журмыг нураах гэсэн хүсэлээр суурилдаг боловч энэ эвсэл нь дотооддоо өөрсдийн нөлөөний хүрээг булаавцсан нарийн төвөгтэй тогтворгүй нэгдэл юм. Түүнчлэн та бүхэндээ манай контентыг дэмжиж оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа Бехровка брендийг танилцуулж байгаадаа таатай байна. Бехровка нь манай улсын шингэн хүнсний соёлд цоо шин өнгө төрөх болон онцгой амтыг оруулж ирж байгаа Чех улсын бахархал болсон ликер юм а. Мөн Бехровка нь 20 гаруй төрлийн байгалийн ургамлаас бүтсэн хоол боловсруулалтыг дэмждэг ликер учраас хүмүүс ихэвчлэн хоолны дараа зохистой хэмжээгээр хэрэглэдэг юм байна лээ. Иймээс Бехровка нь хэтрүүлэн хэрэглэх гэхээсэн илүүтэйгээр амт үнэрийг чухалчилдаг соёлтой хэрэглэгчдэд илүү нийттэй ликер юм а. Түүнчлэн энэ айлчлалтай холбоотой өөр нэгэн маш чухал зүйл байгаа нь энэ удаагийн айлчлал хойд Солонгосын цөмийн зэвсгийн асуудалд хандах хятадын бодлогод бол эргэлт хийж болохгүй ийм айлчлал болж магадгүйгээр харагдаж байгаа юм. Учир нь бүгд найрамдах хятад ард улс Бээжингийн эрх баригчдын зүгээс маш олон жилийн турш ерөнхийдөө цөмийн зэвсэггүй Солонгосын хойг гэсэн иймэрхүү уламжлалт байр суурийг баримталж хойд Солонгосын цөмийн зэвсгийн эсрэг бол нэгдсэн үндэсний байгууллагаас авч буй тэр бүх 20 арга хэмжээнүүдийг бол байнгын тогтмол тууштай дэмжиж ирсэн байр суурьтай байсан боловч хятадын энэ байр суурь бол өнөөдөр өөрчлөгдөж илүү тийм прагматик, илүү бодит нөхцөл байдал дээр тулгуурлах байдал руу шилжиж эхлээд байгаа нь маш тодорхой харагдаж байгаа. Өнөөдөр Хятад улс Умард Солонгосыг цөмийн зэвсгээс нь салгах гэхээсэн илүүтэйгээр тус улсын цөмийн хүчин чадлыг Америк нэгдсэн улсын бүс нутаг дахь нөлөөг хязгаарлах, Японыг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх, Сөүлийг өөрийн стратегийн тойрогт хадгалах, аюулгүй байдлын хамгаалалтын байдлаар ашиглах ирмэлцэлтэй болж хувираад байна. Энэхүү шинэ нөхцөл байдал нь олон улсын 20 арга хэмжээг айжмаар сулруулах, эдийн засгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх замаар Ким Жон Уны дэглэмийг бэхжүүлэх бодлогод оршино. Кимийн дэглэм хүчтэй оршин тогтносоор байвал бүгд найрамдах Хятад ард улсын үндэсний аюулгүй байдалд маш ашигтай гэсэн үг. Хятад улс нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлтөөр Умард Солонгосын эсрэг авах аливаа шинэ 20 арга хэмжээг Оросын холбооны улстай хамтран хориглох буюу вето байр сууриа илэрхийлж эдийн засгийн хэвийн худалдааг эрчимжүүлж байгаа нь ажиглагдах болсон. Энэ нь Солонгосын хойгт инх тайвныг бус харин Хятадын эрх ашигт нийцсэн нөхцөл байдлыг айжмаар бий болгож байна. Хятадын хувьд Умар Солонгосын цөмийн зэвсэг нь Америк нэгдсэн улсыг бүс нутагт хэд олон цэргийн бааз байгуулахад хүргэдэг боловч энэ бүхэн нь яг үнэндээ эргээд Бээжингийн бүс нутаг дахь ноёрхлыг баталгаажуулах томоохон хөшөөрөг болж хувираад байна. Айлчлалын үеэр Ши Жинпин Ким Жон Унтай энэхүү стратегийн баталгаажуулж Хятад Умард Солонгосын эвсэл бол Америк нэгдсэн улсын дэлхийн ноёрхлын эсрэг зогсох хамгаалалтын хан гэдгийг дахин нотлож байна. Энэхүү цөмийн асуудал нь зэвсэг хураахад дипломат үйл явц байхаан болж их гүрнүүдийн геополитикийн тоглоомын нэгэн хэрэгсэл болон хувирч эхлээд байгаа юм а. Тэгэхээр Ши Жинпиний бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсад хийж буй энэ айлчлал нь бол Монгол улсын хувьд бол маш холын мэт харагдаж байгаа боловч яг үнэндээ бол биднэртээ маш ойрхон өрнөж буй геополитикийн томоохон сорилт болж байна гэж бид бүхэн харах нь зүйтэй. Монгол улс бол мэдээж хэрэг 3 дахь хөршийн бодлохоор дамжуулан Америк нэгдсэн улс, Япон, Өмнөд Солонгос цаашлаад бол Европын холбооны орнуудтай бол маш тийм нягт уялдаа холбоотой харилцаатай байхыг бол бид нар бол ирмэлцэж явдаг, ирмэлцсээрч ирсэн. Гэтэл энэ манай энэ хоёр хөршийн нэг нь бол өнөөдөр Украинд бол дайн хийж байна. Нөгөөх нь бол яг энэ дэргэд буюу Солонгосын хойгт Америк нэгдсэн улсын эсрэг чиглэсэн тийм маш идэвхтэй авторитар дэглэм бүхий төр эвслийн тэргүүн шугам болон хувираад байна. Иймээс манай Монгол улсын дипломат тэнцвэрт байдал бол ойрын ирээдүйд маш том сорилтуудтай тулгарч магадгүй нөхцөл байдал дүр зураг бол ажиглагдаж байгаа юм а. Энэхүү айлчлал нь Монголд хоёр талын үр дагаврыг авчирч байна. Нэг талаас бүс нутагт шинэ хүйтэн дайны нөхцөл байдал хурцдах нь Монгол улсын төвийг сагсан нээлттэй гадаад бодлогын орон зайг хумж, их гүрнүүдийн хоёр туйлын аль нэгийг сонгох зайлшгүй том сэтгэл зүйн дарамтыг нэмэгдүүлж мэднэ. Хэрв Хятад, Орос, Умард Солонгосын эвсэл зүүн хойд Азад хүчтэй болж давмгаалбал Монголын эдийн засаг болон логистикийн коридорууд эдгээр гүрнүүдээс улам бүр хамааралтай болж улс төрийн бие даасан байдал маань маш том эрсдэлд орж магадгүй.
Харин нөгөө талаас нь харах юм бол Монгол улс нь эдгээр гүрнүүдийн хоорондох итгэмжлэгдсэн зуучлагч эсвэл яриа хэлэлцээрийн талбар байхаа болж магадгүй. Хэрв бүс нутагт үзэл сурталын ялгаа улам бүр тодорч, ардчилсан болон авторитар блокууд хоорондоо эв тодор зөрчилдөж эхэлбэл Монгол улсын баримталдаг олон талт гадаад бодлого нь их гүрнүүдийн анхаарлын төвд хүссэн хүсээгүй орж ирсэн. Тиймээс Монгол улс энэхүү шинэ нөхцөл байдалд өөрийн аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд 3 дахь хөршийн харилцаагаа эдийн засаг боловсрол болон технологийн салбарт улам бүр төрөлжүүлж, аль нэг талаас хэд хамааралтай болохгүй байх стратегийг урьд урдынхаас илүү чамд баримтлах шаардлагатай болж байх шиг байна. Ши Жинпин Пхеньянд хөд тавьж, Ким Жон Унтай зөвлөлдөж байгаа энэ мөч нь Монгол улсын хувьд хөршүүдээ хэрхэн ухаалгаар сонгож, өөрийн байр сууриа хэрхэн хатуу хамгаалж үлдэх вэ гэсэн асуултыг гадаад бодлогын цөм болгох ёстой болж ирээд байна. Тэгэхээр энэ асуудал нь бол бас дагаад ирээдүйд бүс нутагт геополитикийн шинэ хуваагдал илүү тодорхой болж, дэлхийн бодлогын төвүүд бол хоёр эсрэг туйл руу улам бүр алслагдах хандлагатай болж байгааг бол эвтгэж байна. Нэг талд мэдээч хэрэг Америкийн нэгдсэн улс, Япон, Солонгос, түүнчлэн Австрал болон Европын холбооны орнууд гэх мэтээр энэ ардчилсан хүчний блокууд байх бол нөгөө талд нь Хятад, Орос, Умард Солонгос гэсэн тэр авторитар эвслийн блокууд бол өөрсдийн нөлөөний бүсээ хамгаалахын төлөө бол нэгдэж эхлээд байна. Тэгэхээр энэ үйл явдлын үр дагаврыг таамаглан хэлэхэд бол нэгдүгээрт гэвэл Хятад улс, Умард Солонгосын цэргийн чадварыг бол өөрийн стратегийн аюулгүй хаалт болгон ашиглах тул бүс нутагт зэвсэглэлээр хөөцөлдөх явдал улам эрчимжиж магадгүй. Хоёрдугаарт гэвэл дэлхийн эдийн засаг бүсчлэгдэж, технологийн болон худалдааны бодит ханал үүсэх маш өндөр эрсдэлтэй. Гуравдугаарт гэвэл уламжлалт, дипломат харилцаа болон нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөл зэрэг олон талт байгууллагууд үр нөлөөгөө автаж, оронд нь хүчний дипломат буюу хоёр талт хүчтэй гэрээнүүд, нууц хэлэлцээрүүд бүс нутгийн харилцааг тодорхойлдог арга барил руу ойрын ирээдүйд шилжиж болсошгүй. Хэрвээ ийм зүйл болох юм бол жижиг улсуудад энэ нь маш их хохирлтой. Хүчтэй гүрнүүд хөшигний ардуур жижиг улсуудын хувь тавиланг дур мэдэн хоорондын тохиролцоогоор шийддэг эртний жишг эргэж сэргэнэ гэсэн үг. Эцэст нь ер нь дүгнэж хэлэхэд Ши Жинпиний энэхүү айдчилсан дэлхийн ертөнц илүү тогтворгүй, илүү эрсдэлтэй үе рүү шилжиж байгааг эвтгэж байна. Монгол улсын хувьд энэхүү шинэ хуваагдалд өртөхгүй тулд гадаад бодлогодоо илүү уян хатан, эдийн засгийн хувьд олон талтай, стратегийн хувьд алсын хараатай байлгах нь нэн тэргүүний зорилт болон хувирч байна. Солонгосын хойгт үүссэн энэхүү шинэ бодит байдал нь Монголын дипломат албанаас маш нарийн тооцоолол, сонор сэрэмжтэй, туйлын идэвхтэй ажиллагааг шаардах нь цаг хугацааны асуудал болон хувираад байна. Иймээс Монгол улсын гадаад бодлого, гадаад харилцааны яам энэ тал дээр одооноос бэлтгэж нэлээд анхааралтай төлөвлөгөө боловсруулах шаардлагатай болж байгаа шиг байна. Ингээд өнөөдрийн дугаар маань энэ түрээд өндөрлөж байна. Ши Жинпиний энэхүү айдчлалын дараагаар чухал хэлэлцээрүүд хэрвээ батлагдсан бол тэр талаар хэд хоногоос нарийн мэдээлэлүүд гарсны дараагаар дэлгэрэнгүй дугаарыг та бүхэндээ хүргэн оруулах болно. Ингээд түр баяртай.